Юу асууад байна гэхээр за яг валютын нөөц чинь өндөр ус юм байна тий эдийн засаг чи өсөж байгаа юм. Яг миний амьдралд өнөөдөр яаж нөлөөлж байгаа гэдэг зүйлийг асууад байгаа байхгүй. Энэ дээр хариулт байхгүй. Гэтэл нөгөө талдаа тэрийн төсвийн орлого тасраад салангаа тавьж чадахгүй хэмжээнд хүртэл хүрч байгаа нөхцөл үүсэл байгаа нь зөрчил харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүд дээр одоо ер нь тод нээлттэй ярилцаад төв шийдэл гаргах нь зөв болов гэсэн байр суурьтай байж. Бас нэг асуудал байгаа нь арчилсан намаас нэг татварын өршөөл үзүүлэлт хууль санаачлна гэдэг зүйлийг яриад гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх одоо өвсөл ирмэлслийг нь бууруулах вэ гэдэг боломжтой байна гэдэг гишүүдийн зүгээс ярьж байна л да. Энэ дээр та ямар байр суурьтай байна? За би бол энэ хуулийг орж би бол дэмжихгүй. Тэ өнөөдөр энэ шудраг татвараа төлөөд тэ явж байгаа энэ олон аж ахуйн нэгжүүд байгаа шүү дээ. Ажил олгогч нар байгаа шүү. Тэгвэл эдэртээ бид нар ямар урамшуул болох вэ? Өнөөдөр ямар нэгэн байдлаар зал зохион хэрэглээд татвараас цухтаад бултгаад явж байгаа улсуудыг бид нар өршөөж явах хэрэгтэй. Ийм зүйл байж болохгүй шүү дээ. Нөгөө талдаа энэ татвар шударгаар татвараа төлөөд жил одоо улсад 40 тэрбумаар хэдэн зуун саяар татвар төлж байгаа аж ахуйн нэгжүүдэд тэгвэл бид нар яах юм бэ? Ингэж явж байгаа нэг улс төрийн аргачлалаар ингээд өршөөл үзүүлээд татвар тэгэлжтэй ингэж аж ахуйн нэгжүүд чинь энэ дээр хамтаршаад ирвэл цаашдаа Монгол улсын төсөв энэ татварын орлого чинь бүртгэе байвал яах вэ гэдэг ийм асуудлууд байгаа учраас энэ хуулийн төслийг бол ямар нэгэн байдлаар дэмжих боломж байхгүй. Дэмжлээ гэж үзэх юм бол бид нар тэр шудраг татвар төлөгчдөө тэгвэл яаж урамшуулах юм бэ? Бид нар магадгүй нэг топ 100 татвар төлөгчөлөө нэг ийм цом шиг юм өгч л байгаа. Өөр одоо ямар нэг урамшуул байхгүй шүү дээ. Тэгвэл олон улсын жишгээрээ бид нар шудраг татвар төлөгчтэй бас тодорхой хэмжээний бас урамшуулдаг систем бодлогыг аль төрөөр гаргаж явах хэрэгтэй. Нэг одоо